тэгээд энэ дээр бас дахиад нэг жижигхэн хавж ярьчих. Novo Nordisk-ийн захирал бусад хүмүүс те энд сууж байгаа хүмүүс бүгдээрээ тэр ковид вакцины хариулсан. Тэгээ энэ юу золтой юу юм бэ гэх юм бол тэр вакцинаас болж байгаа хаа. Та энэ дунд өөрөө бие даасан хөрөнгө олт хийгээд багцаа өдөрж байгаа хүмүүс нь байгаа. За таад зориулаад энэ бүтэн сая өдөр 11 сарын 9-нд нэг VIP event болж байгаа. Тэн дээр би юу таатай болцсон бэ гэх юм бол бүх шинжилгээнүүдээ нэгдсэн байдлаараа таатай хуваалцсан. Энэ худалдааны дайн яг яах гэж байгаа юм бэ? Европын эдийн засаг улам муудах юм уу? Дэлхийн 3 дугаар дайн эхлэж байгаа юм уу? Эхэлсэн юм уу? За тэгээ энэ алтны үн хааш өргөжлүүлээд өсөх үү яах вэ? Олон улсын хөрөнгөний зах зээл яг хаашаа хөдлөж байгаа юм бэ? Энэ ивентээр оролцмоор байгаа юм бол бүртгүүлэх линк доор байгаа шүү. 30 хүний суудлын хязгаартай. Тэгээд 12 цагаас эхлэн 3 цагт дуусна энэ бүтэн сая өдөр. Тэгээд ивент дээр эргүүлээ уулзцгаая. Тэгээд ивентийн дундуур ивент болсныхан дараа чөлөөтэй надаас юм асуугаарай. Баяртай. Надаас нэг юм асууя. Өнөөдрийн энэ контентээр хэдүүлээ жоохон ховж ив заяа. Эмэгтэйчүүдийн хоорондын маргаан хэрүүлийг ярих уу? Тоглосон юм хаана руугаас ховж ивэн дугаас донтцсон байгаа. Би мэдчихээн заяа. Окей. За тэгтээ бас хэрэгтэй сэдв шүү. Яг гэх юм бол сүүлийн үед дандаа муу мэдээлэл ярьж байгаа шүү дээ. Энэ болохгүй байна. Энэ сүржийн Европ, муслимчууд, Германы эдийн засаг гих мэтчлэн. За өнөөдрийн энэ бичлэг бол тэгээд дэлхий буцаагаад зөв болж эхэлж байна. Тэ засагдж байна. Эрүүл болж байна. Та санаж байгаа юм бол хэдэн сарын өмнө би Sydney Sweeney-гийн талаар нэг видео хийж ийсэн. Тэр юу юм бэ гэх юм бол Sydney Sweeney нэг хөөрхөн jeans тэ American Eagle гэдэг jeans хувцас үйлдвэрлэдэг компани сурчлага хийсэн. За тэр сурчлагыг хэдүүлээ харцгаая эхлэв. My body's composition is determined by my genes. Миний биений хэлбэр бүтэц тэ юунаас хамаардаг юм бэ гэх юм бол миний genes-ээс хамаардаг. Одоо генетик гэж байгаа шүү. За genes ойлгож байна уу? Word play тэ genes гэдэг чинь одоо генетик тэ ингээ зүрл ашиглаж байгаа. Hey, eyes up here. Хүш. Ишээ хар. Камер зүгээр ингээд доошоо явсараа jeans руу фокуслах гад байсан байхгүй юу? За. Sydney Sweeney has very genes. Sydney Sweeney гайхалтай jeansтэй шүү. Jeans өмдтэй, jeans самцтай гэж ойлгож болно. Эсвэл Sydney Sweeney гайхалтай генетиктэй. Аль нь би бол окей. Яг гэх юм бол биений бүтсэнд гих мэтчлэн ер нь бол гайхалтай. За, тэгээд American Eagle зөв стратеги баримтжуулсан. Яг гэх юм бол энэ сурчлагаа гарсныхан дараа American Eagle-ийн хувьцаа шууд 25%-аар пуужинтсан. Яг гэх юм бол Sydney Sweeney sex symbol гэх юм уу да, тийм модель хүүхэн өнөөдрийн жоохон Marilyn Monroe за яг хөө тийм амар экстрим биш л те. За тэгээд шууд тийм либерал хүмүүс, демократ хүмүүс зүүнний үзэл бодолтой дуракууд LGBTQ, SG бла 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 трансманс дуракууд шууд эсэргүүцсэн юу генетик яриад байгаа юм бэ. Тэгээд энэ бол нацист бодлого гэх мэт шингээс сүртүүлээл явсан. За. Тэгээ нэг шууд улс төрчсөн сенсац болсон. Тэгээ хүмүүс юу гэж үзсэн бэ гэх юм бол Sydney Sweeney cancel гэж үзье. За тэгээ бүр юу болсон бэ гэх юм бол Sydney Sweeney-гийн сурчлагын талаар Donald Trump-аас асуусан. За тэрийг харцгаая. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум, бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны ялт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За, энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За, амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За, одоо контент дээр өөрчлөлөө. Actress Sydney Sweeney could not speak in
За тэгээд та ерөөхдөө Sydney Sweeney-гийн сурчлага харсан юм уу гэсэн чи харсан, гой сурчлага болсон. За одоо юу асууж байгаа юм бэ гэхээр Sydney Sweeney тэ ямар намын гишүүн юм бэ гэх юм бол Republican намын гишүүн та мэдчихсэн үү гэж асууж байна. That who was? Sydney Sweeney, she's like a very hot actress right now. Sydney Sweeney амар тасаргаа хүүхэн баа Republican намын гишүүн мэдэж гинөө. A registered Republican? Оо манай намын гишүүн юм уу гэсэн чи. Oh, now I love her ad. Одоо би түүний сурчлаганд бүр хайртай болж байна. Is that right? Is Sydney Sweeney? You'd be surprised at how many people are Republicans. Тэгээд нөгөө Republican намыг сонгоцсон дэмждэг гэдэг үг Америк хүний амнаасаа бараг гардаг байсан байхгүй юу? Хүмүүс ичээд мичээд хамгийн гол нь Hollywood, хамгийн гол нь энэ загвар өмсөх, хамгийн тэр либерал, хамгийн эмгтээчүүдээр дүүрсэн одоо сектор. What I wouldn't have known, but I'm glad you told me that. If Sydney Sweeney is a registered Republican, I think her ad is fantastic. Okay. За тэгээд Sydney Sweeney манай намын гишүүн бол тэр сурчлагаа бол тасархаа санал нийлж байна. За тэгээд энэний дараа Donald Trump мэдээж боломжийг ашигласан юу гэж шууд нэг Truth Social дээр пост гаргасан те Sydney Sweeney манай намын гишүүн хамгийн халуухан сурчлагаатай American Eagle. Тэгээд энэ джинсүүд бүр ингээд те талах шиг зарагдаж байгаа. Go get him Sydney тийм өстой урагшаа яв амжилт хүсье гих мэдчлэн. За тэгээд хажуугаар нь woke moke янз бүрийн юмыг ингээд шүмжлээл те Jaguar-ийн тухай би бас нэг контент хийжсэн. Jaguar одоо бараг дампуурж байгаа. Тэгээ Budweiser, Bud Light гих мэт чин янз бүрийн юм ингээд тэнэгцээр хагаад ингээд фейлдсэн. За тэгээд зүүнийхэн демократ намын гишүүдүүд царай муутай LGBTQ транс илүүдэл жинтэй эмгтээчүүд юм уу тэр сенсацлдаг, бухимддаг гоншхондог хүмүүс Sydney Sweeney-гийн тэр үг тэр сурчлагыг мартаж чадахгүй. Яг Donald Trump-ийн хажуу зогсохгүй байгаа шүү энэ зүгээр нэг эвлүүлсэн зураг шүү. За тэгээд саяхан өчтөр Sydney Sweeney нэг интервью өгсөн. За тэр интервьюг хэдүүлээ хамт харцгаа. Яг гэх юм бол тэр cancel culture те Me Too ингээд хүмүүсийг cancelмаар байдаг уучлалт гуйгаарэ. Одоо англиараа struggle session. Энэ хятадууд бас энийг 1940 50 60 онд хийдэг байсан байхгүй хүмүүсийг олон нийтийн өмнө ингээд тийм байцаалтаад уучлахгүй алдаага үлэн зөвшөөрчи капиталист юм уу нүдний шилтэй юм уу тэгэл хүмүүсийг дараа нэг алаад буутчихдаг байсан байхгүй struggle session босныхын дараа ерөөхдөө public humiliation хүмүүсийг олон нийтийн өмнө царай алдуулах уучлалт гуйлгах тий карьерийн сөнөөх за тэгээд интервьюн дээрээ та яг Sydney Sweeney-гийн нүүрний харцаа тий гестик тий дүүрний хувирал тэгээ хин лүү яаж харж байгаа юм бэ хараарай заяа. The criticism of the content, which was basically that maybe specifically in this political climate, like Энэ ихтэй хараарай заяа. white people shouldn't joke about genetic superiority. За тэгээд чиний хийсэн тэр контент тий цагаан арьстай хүмүүс магадгүй генетик арьс өнгө racing тухай юм хэлэхгүй байсан дээр юм шүү. Like that was kind of like the criticism. Шүмжлэл нь бол тэр байсан. Миний шүмжлэл бол биш. Тэ шүмжлэл бол тэр байсан. За Sydney Sweeney-гийн нүүрний хувьд. Broadly speaking, and since you are talking about this, I just wanted to give you an opportunity to talk about that specifically. За тэгээд энэний тухай одоо хэдүүлээ ярьж байгаа юм чинь чамд нэг боломж олгоё. Энэний талаар үзэл бодлоо хэлээд өгөөч. Тэг нэг амар найрсаг, шал худлаа нийцсэн, тэ юу гэж нэ гэх юм бол дараа ярьцаа. I think that when I За одоо хараа. have an issue that I want to speak about, people will hear. За надад ямар нэг юм хэлэх юм байгаа юм бол би тэрний тухай өөрөө ярьчнаа. За нэслайч байгаа. The criticism За тэгээ энэ бичлэгэн дээр хэдүүл юу харж байна гэх юм бол эмгтээчүүд хооронд ярьдаг тийм ингээд далд аргаар ингээд хутгалах гад өрх тавиад тийм of the content, which was basically that maybe specifically in this political climate, like за өнөөдрийн улс төрийн уур амьсгалын үеэр чи алдаа хийсэн Sydney. white people shouldn't joke about genetic superiority. Чи бол расист. Тэ расист сурчлага хийсэн.
ген мэний тухай ярьсан. Цагаан арьстай байж ингэж болохгүй. Like that was kind of like the criticism. Broadly Тэгээд би чамлуу тэ миний шүүмжлүүлэн. speaking, and since you are talking about this, I just wanted to give you an opportunity to talk about that specifically. Specifically яа энэ яг нэг West Coast-ийн тэр нэг ятаргатай. За тэгээд уучлахгүй. Мүлх өвдгөл уучлахгүй расист минь гэж нэгж байгаа байхгүй. Амар муухай байгааз тий. Тэгээд би бас юу гэж бодсон бэ гэх юм бол яг энэ нэг хоёр дипломат хоёр хүн тий ингээд амар ингээд амнаасаа нэг юм гарч байгаа даалт утгах нь шал өөр тий. Тэгээд Sydney Sweeney нэг шууд ойлгож авсан. Тэгээд би юу бодож байна гэх юм бол тэр Kaja Kallas, Ursula von der Leyen, Macron гих мэдшингээс илүү харилцааны чадвартай юм байна Sydney Sweeney. Яг гэх юм бол нэр юу юм бэ гэх юм бол амнаасаа гарч байгаа үгийг сонсоод яг цаана байгаа далд утгын шууд ойлгоод авч байгаа байхгүй юу? I think that when I have an issue that I want to speak about, people will hear. Чамтай юу ярих вэ? Танил гэж хэлж штэ. Яг хөө тэгээ эмгтээчүүд угаасаа одоо сексист биш шүү заяа. Энэ үнэн. За тэгээ эмгтээчүүд угаасаа хоёр дахь ер нь амнаасаа нэг юм гардаг. Гэхдээ утгах нь шал өөр өгдөг штэ. Тэгээ би сексист юм ерөөсөө ярихгүй эмгтээчүүд бас энэ дээрээ та энийг хүлээн зөвшөөрөх ёстой. Жишээлбэл эмгтээ хүн асуугаад чи юу хийж байгаа юм бэ? Тэ? Чи завтай юм уу гэж асууж штэ. Чи юу хийж байгаа юм бэ гэл юу ч хийхгүй байна. Гэж шулуухан хариулчих юм бол тэгээ чи надтай яагаад цагаа өнгөрүүлэх байгаа юм бэ гэд шууд өрх тавьдаг штэ. Окей? Яг тиймэрхүү юм сая болсон байхгүй. Тэгээ Sydney Sweeney энэ эмэгтэй хоёр ер нь бол сая хоорондоо айгүй хөөрхөн шатар тоглолоо. Тэгээ Sydney Sweeney нэг нэслэлцэн. Тэгээ Sydney Sweeney би thumbs up гэж хэлмээр байна. Дэлхийн ертөнц баг зэрэг ч гэсэн эрүүл болж байгаа юм байна. Яг гэх юм бол эднэр тэ энэ эмэгтэй нөгөө хэвлэл мэдээллийнхэн юу өсөж байгаа юм бэ гэх юм бол иймэрхүү юм өсөж байгаа байхгүй. I speak my truth in my Calvins. So Calvin Klein айгуу тасархаа брэнд байсан шүү дээ. Тэгэхээр брэндийнхаа нэр хүндээ яаж унгасан бэ гэх юм бол энэ одоо хүн болсон сахарын өвчин буудан дээр багтахааргүй халим бузар бүдүүн амтныг суршаан дээр тавилаа. Энэ одоо яг юу юм бэ те? Эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу би яг сайн мэдгүй байна. Өмдөө угаасаа товчлж чадахгүй. Тэ? Хоёр мөмптэй юм уу, энэ бас нэг мөм гарч байгаа юм уу, энэ эрэгтэй хүн юм уу, эмэгтэй хүн юм уу яг сайн мэдгүй байна. Энэ өс нь югсвүг юм бэ те? Гэмээр байна шүү дээ. Тиймэрхүү юм болж исэн байхгүй юу? Тэ? Энэ брэндүүд. Энэ нийгэм, энэ соёл. Cosmopolitan бас яг адилхан энэ одоо хөөхөн гинэ одоо энэ юу юм бэ? Өвдөг нь хаана байгаа юм бэ? Тэ? Говийн хаана эхэлдгийг, шилб нь хаана эхэлдгийг мэддэхгүй байна. Энэ юу юм бэ те? Нөгөөх нь this is healthy. Энэ бол эрүүл гинэ. Даралт өндөртэй, сахарын өвчтэй, тэ? Диабетик болно те. Тэгээ Sydney Sweeney яагаад дургүй юм бэ гэх юм бол эднэр яг Sydney Sweeney эсрэг нь баггүй. Саяхан бас ийм хувцастай нэг томоохон variety event дээр очсон чинь social media дүүрэн сенсац те. Ямар амар задгаа хувцалдаг юм бэ? Ямар амар соёлгүй юм бэ? Ямар амар бүдүүлэг эмхтэй юм бэ? Тэр энийг хин ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ тэгээ энэ харта stairs and superiority те. Зиндаанда харц. Тэгээ одоо интернетээр бүр энэ одоо мим болж байна. Энэ бол мим болчихсон заяа харж байгаарай. Тэ. Тэгээ Sydney Sweeney-ийн нүүрний хөөрлөн бол хэвээр. Яг ч. Ягаад нүрэ гэж байгаа. Далт утганы юм бай тэ. Хэлэх юм байхгүй надаа. Тэгээ энэ мим болсон. За тэгээд түрүүн бас Donald Trump ярьж ирсэн. Donald Trump энэ ярьцаг болж ах үедээ юу хийж ирсэн бэ? Цагаан ордон дотор бас нэг сонирхолтой юм болсон. Энэ бас нөгөө юу бүдүүн хүмүүстэй холбоотой. Яагаад гэх юм бол одоо тэр GLP-1 peptide, Ozempic нөгөө тариа тарчаад үлсгэ болдог эмний тухай шинэ хууль, шинэ боломжууд одоо Америкийн зах зээл дээр гарч ирээд энэ тухай цагаан ордон дотор бас томоохон хэвлэлийн баг хурал болж исэн.
Тухайд юу болсон бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. Novo Nordisk гэдэг компани мэдэх юм бол таатын дунд тэр Ozempic гэдэг имийг үйлдвэрлэдэг. Ozempic бол тухайн тариа Монголч гэсэн байгаа. Таатын дунд бас илүүдэл жинтэй хүмүүс байгаа юм бол тушаад үзээрэй заяа. 7 хоногт нэг удаа тарьчаад тэгээ өлсгөө болчдгийн. Окей? Хорхоо өрхөө болчдгийн хөрөгч ухахаа болчдөг. Шүн ингээс сэрээд юм иди зарим марг хүслэн зүгээр алга болчих заяа. Туршаад үз жоохон үнэтэй гэхдээ энүүгээрээ дамжуулаад танад баттай сахар өвчнөөс салах боломжтой жин хасна. За тэгээ энэ баг хурал дээр юу болсон бэ хэдүүл харцгаая. За тэгээ би нэг юм нэмж хэлэх ёстой. Энэ Robert Kennedy Jr. н ард нь зогсож байна. Америк улсын эрүүл мэндийн сайд. Окей. Эрүүл мэндийн сайд. За харцгаая. You okay? Чи зүгээр үү? Яг гэх юм бол яг тэр Novo Nordisk тэгээ энэ хин бэ гэх юм бол Eli Lilly бас Wegovy гэсэн имийг үйлдвэрлэдэг. Яг адилхан одоо тэр Ozempicтэй адилхан юм. Та нар бас судлаа үзээрэй. Тэр GLP-1, semaglutide, tirzepatide гэсэн зөндөө юмнууд байгаа заяа. За тэгээ энэ Eli Lilly компани гүйцэх захирал хиндүү харж байгаа юм бэ гэх юм бол тэр Novo Nordisk-ийн захирал хараад чи зүгээр өгшин. Зүгээр үү? Яасан бэ? Gordon, you okay? Gordon, you okay? Yeah. Heart attack. Зүрх. За тэгээ одоо дахиад харъя заяа. Robert Kennedy Jr. хараарай. You okay? Нэг хүн жин Gordon, you үү? okay? Шот яваад өгсөн. Нэг өнөө эрүүл мэндийн асуудал гарсан чи эрүүл мэндийн сайд шууд зүхтаа наацсан. Donald Trump тэгээ эндээ ингээд жоохон цагаан дөө нүүрэндээ тэр orange өнгийг ингээд цацаагүй жоохон ядран байдалтай ингээд яасан. Сонирхолтой. Novo Nordisk-ийн захирлан зүгээр. Яг гэх юм бол цагаан ордон дотор үргэлж эмч байгаа. Шууд тусламж авсан. No problem. Заяа. Окей. Имлэг твитж байгаа. Окей, окей. Тэгээд Donald Trump гэх. Миний сайхан хэвлэл мэдээл баг хурлыг яаж байгаа юм бэ чи. Тэгээд энэ дээр бас дахиад нэг жижигхэн ховж ярьчих. Novo Nordisk-ийн захирал бусад хүмүүстэй энд сууж байгаа хүмүүс бүгдээрээ тэр ковид вакцины хариулсан. Тэгээ энэ юу золтой юу юм бэ гэх юм бол тэр вакцинаас болж байгаа хаа. Тэ. Хөрхий Donald Trump амар гоё эрүүл мэндийн янз бүрийн сенсацтай гоё юм ингээд зарлах гэдээсэн чи. Тэ өөр хүн Donald Trump-ийн анхаарлыг булгаад авчлаа. Donald Trump дээр очих хэвээр байсан анхаарлыг өөр хүн булгаад авсан. Тэгээд Trump ингээд зарлж. За бүтэн сайн өдөр. Хөрөнгө олт ивент дээр уулзсан шүү.